За сайн бацгаана уу? За энэ өдрийн мэндийг хүргье. Та хэдтэй ажил төрлийн сайхан бүтэмжтэй байгаа байхаа гэж бодож байна. Ингээд нүүр номынхаа найзуудтайгаа видео бичлэгээр уулзж байгаадаа их баяртай байна. За тэгээ энэ удаагийнхаа бичлэгээр та хэдтэйгээ энэ зөрчлийн тухай жоохон сэтгэл санаагаа хуваалцъя. Санаа бодлоо хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр бидний амьдрал чинь тэр аяараар зөрчилтэй маш их тулгарч явдаг тийм ээ. Тэгээд энэ хорвоо ертөнц маань бас одоо яг энэ нийгэмд бас амьдрахад бас их зөрчилгүй бодвол бас их хэцүү байдаг болсон байна шүү дээ. Ер нь тийм ямарваа нэг юмд ингээл нөгөө манайх ярьдаг ч тийм уур нь уруул дээр айж гэдэг юм. Одоо ерөөсөн маш их стресс санаа бодол маань нийцэхгүй янз бүрийн асуудал үүсдэг тийм ээ. Ажил төрлөөсөө болж улс төрөөсөө болж тийм. Тэгэхээр энэ зөрчлийг яг 3 ангилаад үзэхэд хамгийн нэгдүгürt одоо яг нийгмийн зөрчил гэж байдаг юм байна. Нийгмийн зөрчилдөө бид нар одоо улс төр эдийн засаг янз бүрийн байдлаар ингээд санаа оноогоо нийлэхгүй таарамжгүй байгаа юм а бид нар бол шүүмжилдэг тийм ээ. Тэгээ шүүмжлэлээ бол одоо янз бүрээр л илэрхийлж штэ одоо суулт хийж гэн, цалингаа нэмээч гэж шаардлага тавьж гэн, суулт хийж гэн. Тэгээд улс төрийн цуглаан болдог тийм ээ. Янз бүрийн талаар одоо Сүхбаатарын талдаа дайрч одоо жагсцаач гэдэг тийм ээ. Энэ бүх зөрчлийг болохоор бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр нийгмийн зөрчил гэж хэлдэг юм байна. Хоёр дахь зөрчил нь болохоор хувь хүмүүсийн хоорондох зөрчил байна. За энэ бол одоо маш их түгээмэл тийм ээ. Айл гэрээс одоо ахуулаад одоо хүүхдүүд маань өгөнд орохгүй бол нэг зөрчил үүснэ. Хань нөхөр маань өгөнд орохгүй бол зөрчил үүснэ тийм ээ. Маш их уур варна тийм ээ. За тий найз нөхдийнхээ хооронд бие бинийгээ үл ойлголцох асуудал гарах юм бол бас зөрчил үүснэ. За тэгэл хөрштөөгөө за тэг гадаадад амьдарч байгаа монголчууд маань болохоор ерөөс гадаад хүмүүстэйгээ бас нэг үйл ойлголцох асуудал гардаг ч байж магадгүй тийм ээ. Ажил дээрээ мастертайгаа цэрэгтэйгээ одоо дарагтайгаа янз бүрийн байдлаар бидний чинь амьдарч байгаа юм чинь янз бүрийн зөрчил үүсэх бүрэн боломжтой байдаг. Тэгээд энэ зөрчлийг болохоор юуд нэлдэг гэхэлэр хувь хүмүүсийн хоорондох зөрчил гэж нэлдэг юм байна. За тэгээд хамгийн чухал хамгийн одоо хэрэгцээтэй бид нар маш их анхаарал тавих ёстой зөрчил бол энэ бол бидний дотоод зөрчил гэдэг юм байна. Тэгэхээр дотоод зөрчил гэхээр та хэд нар юу яриад байгаа юм бэ? Ноён гэж бод. Дотоод зөрчил гэдэг чинь ерөөсөө бид нар өөрөө өөрсдөө ойлголцохгүй байх зөрчлийг хэлнэ. Одоо бид нар ярьдаг шүү дээ. Энэ бурханд энэ мөрөн дээр нь бурхан сууж энэ мөрөн дээр нь чөтгөр сууж ийн гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг ер нь бол нэг айгуу гоё ингээл би ч аюул таргалаад байгаа бол бизнес заа нэг торт морт одоо энэ бялуунаас та жоохон татгалзъя гэл нөгөө бурхан зөв шүү дээ чи сайн байна тэг хэрэгтэй татгалзах хэрэгтэй гэж байхад нөгөө мөрөн дээр сууж байгаа нөгөө чөтгөр маань чи дуртай юм чи идэлтэй тэр чи юуг ин чи нэг л удаа амьдрах шүү дээ чи дуртай юм идж байгаа л үхэлтэй гэдэг юм уу тийм болохоор дотоод зөрчил дотоод бие гэдэгтэйгээ бид нар аюул сайн харьцаж чухам яаж би яг амьдрах гээд байгаа юм яг юу би хүсээд байгаа юм гэдгийг өөрөө өөртөө аягүй сайн ярилцах нь аягүй чухал байдаг юм болоо гэж боддгийг. Тэгэхээр бид нар өөрөө өөртөө ярилцах яг өөрөө өөртөө аягүй үнэнч байхын тулд бид нар яах ёстой гэхээр за би стандараа одоо л нэг мөнгө хурааж эхлэе эсвэл одоо л нэг хүн шиг амьдрий одоо муу зуршлаасаа салъя өдөр болгон заахаа англи хэл сурчвэ би өөрөө өөрийгөө хөгжүүлье гэж бодох юм бол болохгүй юм бол ерөөсөө байхгүй хамгийн гол нь бид нар яг тэр бодсон тэр дотоод сэтгэлдээ байгаа юм а хамгийн гол нь бид нар өөрсдөндөө үнэж байж одоо тэрийгэ биелүүлж авах ёстой юм шиг байна. Тэгэхээр нэг юм бодчоод маргааш шал өөр юм хийгээд явах тэр л нөгөө амьдрал маань бодлоо болчихдог. Нэг мэдхэд 30 40 жил болцсон байдаг. Урсгалаараа амьдралаараа амьдрцсаар нэг мэдхэд тэтгэврт очихоор болцсон байдаг. Ийм л цаг хугацаанд асар хурдан байна. Үнэхээр хурдан байна шүү. Тийм болохоор бид нар цаг хугацааг аягүй үнэлж явах хэрэгтэй. Бид нар чинь буцаад олддоггүй юмны чинь нэг ерөөсөө цаг хугацаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ цаг хугацаагаа хөндлөж өөрийгөө эхэлж хөндлөж өөрөөлийг хөндлөх одоо тэр зарчимд бас бид нар маш их суралцах хэрэгтэй юм болов уу. Тэгэхээр дотоод сэтгэлтэйгээ бид нар дотоод сэтгэлээ аягүй сайн мэдж өөрөө яг чухам өөртөө аягүй сайн ярилцъя л та тийм ээ. Одоо жишээлбэл бүр болохгүй бол ингээл толин тараал өөрийгөө ярил та. Яг тэр толинд үнэхээр чи хэнийг харахыг хүсэж чинь. Үнэхээр сайхан гой сайхан биетэй ч юм уу сайхан ном уншсан сайхан сэхэтэн ч юм уу одоо маш өөрийнхөө хүслээрээ амьдрсан тэр хүнийг харахыг хүсч байгаа бол яг тэрнийхээ төлөөлж амьдрах хэрэгтэй байх гэж бодож байна. Тийм ээ. Тэгэхээр дотоод сэтгэлээ одоо жинхэнэ дотоод сэтгэлийн бодол гэдэг чинь ерөөсөө яг цэвэр бидний маань зүрхэнд байгаа бодол маань шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрэндээ бид нар аюу үнж байна.
нэг хэлсэндээ хүрч одоо ингэж сурах юм бол бид нар өөрөө өөрсөндөө аюу үнэнч байна. Тэгэхээр өөрөө өөрсөндөө үнэнч байж ээж бид нар бусдыг одоо бас үнэнч байлгах одоо тэр талдаа бас их бусдыг ойлгох тэр бодол маань аюу сайн байх юм болов уу гэж боддгийн. Тэгэхээр энэ дотоод зөрчлийг ер нь дээр үед бол одоо 1990-ад оны үед бол энэ дотоод зөрчил бол харьцангуй бага байсан гэж үздэг. Одоо бол эдээс жилд одоо дэлхийн маань нийт одоо байгаа байдал маш хүнд хэцүү байгаа учраас энэ олон их хүмүүсийн дотоод зөрчил нь гадаах одоо чиг үйлдэлтэйгээ ерөөсөө нийлэх уялдаа аягүй муу болоод байна гэж ингэж ярьдаг шүү дээ. Ер нь тэр бол бас өмнө нь ортой л та тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ бас ийм зөрчлөөс жоохон ангид жоохон бага зөрчилтэй амьдрья гэвэл та дотоод зөрчилтэйгээ аягүй сайн ажиллах хэрэгтэй байна. Би гэдэг хүн өөрөөсөө өөрчлөлтийг өөрөөсөө ингэж эхэлж ийж тэгжээж энэ нийгмийн зөрчил энэ хувь хүний найз нөхдийгээ ойлгодог тийм ээ тийм байх боломжтой юм болов уу гэсэн юм санаа байна л да. За ингээд та хэдтэй энэ өдрийн ажил амжилт хүсье. За баяр таа.